За сайн байна уу. За би өнөөдөр Эрдэнэжингойтой уулзаж бас маш сонирхолтой юм одоо асуултыг тавих гэж байна л да. Энэ өргөн олон түмэнд монголчууд одоо маш их чухал юм аа. Манай монголчууд бол он цаг олж тогтоогч бэки гэдэг тухай бол бүгдээрээ сонсоогүй хүн байхгүй, бүгд мэддэг. А тэгвэл тэр ирнэ ямар зорилготой яадаг, ямар одоо учиртай хүн бэ, юу хийдэг юм бэ, тэр хүний одоо гаргасан тэр цаг хугацааны тухай ойлголт нь одоо үрийн үед тийм энэ цаг хугацаанд өнгөрсөн ба ирээдүйн одоо цагт одоо яаж үйлдэж ач холбогдол өгж байдаг юм бэ талаар тодорхой ойлголт өгөхгүй бол манайхан маш их зөрүү ойлголттой байдаг юм аа. За энэ тухай та нэг тавцгаан одоо хүмүүст тайлбарлаж өгнө үү. За тэгэхээр 1206 онд Их Монгол улсын одоо нэгдсэн их түүхийг эхлүүлсэн энэ түүх бол дорн дахны түүх нэг талдаа. Яагаад тэгэхээр энэ бол гал улаан барж ил байсан. Тэгэхээр Их Монгол улс дэлхийд дахинд бар улсыг нэгтгэн захирах энэ үйл процессын үед Чингис хаан баяд түмнийг одоо нэгдэж тэдний дундаас одоо хамгийн ахмад настай хүн нь цагаан дээл өмсөж, цагаан морь унаж одоо цаг хугацааг олж тогтоох бэхий байх одоо цолыг олгоно гэдэг ийм шийдвэр гаргасан байдаг. Энэ бол маш том түүхэн шийдвэр. Өөрөөр хэлбэл энэ бол зүгээр л бар жилийн он цаг одоо өдрийг олж тогтоох боломжийг одоо баядын нутагт олгосон гэж шууд үзэх боломжтой. За тэгвэл бусад цаг үеийн он цагийг хэн олж тогтоох юм бэ гэдэг ийм асуулт гарч ирж байгаа. Яагаад гэхээр бэхий гэдэг хүн маань тухайн нэг орд наран байрлах, саран байрлах тэр орд одоо тэнгэр ихсийн нөлөөндор газарт одоо яг одоо тохиолдлоор одоо яг ямар газар оронд ямар цагийг одоо эхлэл төгсгөлийг нь олж тогтоох вэ гэдэг ийм үүрэгтэй. Тэгэхээр монголчуудын он цаг тоололд яг юунаас эхэлжсэн юм бэ? Өнөөдрийн одоо монголчуудын төсөөлж байгаагаар 1206 онд эхэлсэн үгүй юу гэдэг асуудал байгаа. Тэгэхээр Чингис гэдэг цолыг Тэмүжин олохдоо Монгол ихтэй көвүүдийг оройрон захирч байж олсон тэр цаг хугацаа бол 1186 оны гал морин жил. Өөрөөр хэлбэл 86 оны гал морин жил Чингис хаан гэдэг хүн одоо бүх Монгол одоо ихтэй хөвүүдийн дундаас оройлон байж бүхнийг тэргүүлэн захирах эрх мэдлийг одоо өөрийнхөө ялалтаар олж авсан. Зүгээр ч нэг одоо торгон дээл өмсөд нэг ширээн дээр очиод одоо суух жишээний байдлаар энэ асуудал шийдээгүй. А энэ үйл хэргийн тухайн мэдээллийг Кредийн тойролд эсвэл жамуухт бол хожуу мэдээлэлж хүргэсэн нь бол тэр хугацаанаас одоо 4 дахь жилд нь дорны одоо цаг хугацааны эргэлт болсны дараа 4 дахь жилд нь 1189 онд одоо тэд нэр сонсон нь 4 дахьчийн эрэнд одоо сонсжээ гэж ингэж ойлгох боломжтой болж байгаа. Яг тэр ямар ч тохиолдолд монголчуудын он тоолол дандаа морин цагт эхэлдэг, морин жил эхэлдэг, морин сард эхэлдэг. Тэгэхээр морин сар гэдэг бол хизээ тохиодог юм бэ гэдгийг шууд ойлгох юм бол дорны бэлгийн сарны тооллын морин сар яг одоо явагдаж байна. Өөрөөр хэлбэл одоо бүрт хатна Тэмүжин 2 жамуухаас одоо салж нүүж байгаа тэр дорны бэлгийн одоо сарны тооллын тэргэл улаан өдөр энэ өдөр бол одоо дорны бэлгийн сарны тооллын календрын могоо сард салсан. Өөрөөр хэлбэл тэд нэр одоо яг л одоо алтан мөнгөн загсны оронд байгаа мэт энэ төр төрхтөө одоо тийм орон зайд салсан. Гэхдээ бол жамуух алхуу бул руу бүрт хатанд Тэмүжин 2 эрхэд бул руу явж салах энэ үед тохиолдсон. Түүний дараа зогсолтгүй цааш нь үргэлжлэн нүү гэх үеийн шөнө нь бол Чингисийн монголчууд бүрт хатанд Тэмүжин 2-т нэгдсэн. Түүний дараад нь одоо морин сард өөрөөр хэлбэл бүрт хатанд түүний одоо худ ургийн удам ойрдуудад нэгдэх ажиллагаа хийгдсэн нь зуны наран тэнцлийн өмнөх морин сар юм дорны нонтоолд яг. Тэр яг одоо монголчууд үнэхээр одоо Чингис хааны үйл хэрэгт оролцъё гэж байгаа бол энэ морин сар дотор багтаж оролцох ёстой. Яг одоо бидний үзэж байгаагаар энэ сарын 16-нд битүүн тохион Күнүүгийн наран сарны онтооллын 17-нд шинийн нэгэн болох яг энэ онцтыг аль нэгэнд нь багтаж Чингисийн монголчууд Чингис хааны үйл хэрэгт нэгдэх ийм боломж байгаа юм. Тэгэхээр монголчуудын энэ он сарыг олж тогтооно гэдэг асуудал нь өөрөө их одоо онцлогтой. Кенээ хувьд Кизээ хаан гэдгээс хамаарна. Яагаад гэхээр Чингис хаан бол 4 одоо давхраад орд улсын бодлогыг
их Монголын гадуур хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл их Монгол улсын гадуур хэрэгжүүлсэн нь бол Ахмад 3 көвн тэгээд одоо Ахмад ач көвн Батхааны орд улсын бодлогыг хэрэгжүүлэхдээ тухайн газар зүйн байдлалд хамаарч өөр эхлэлд өөр одоо цаг хугацаа орон зайны юм одоо тавыг тогтоож өгсөн байдаг. Ийм болохоор одоо энэ орон зай цаг хугацааны асуудлыг шийдэх нь бол хүн болгоны одоо шийдэх асуудал биш, энэ бол орд улсын асуудал. Хүндэрдэгчдийн түүхэнд яг энэ асуудал яаж эхэлсэн, яаж шийдвэрлэгдсэн бэ гэхээр яг энэ цаг хугацаа орон зайн асуудлыг бол мөслөг дууссаны дараах одоо өвөл дуусаж шууд өвөл зөний улиралтай байсан үед 100-ны эхлэх цагаар өөрөөр хэлбэл яг одоо зуны наран тэнцлэр 6 сарын 22-нд нийтийн он тооллоор бол 20 оны он тоолол байгаа. Хүнүүгийн наран саран он тооллоор бол 21 оны астрономийн зуны улирал эхэлж байгаа. Тэгэхээр астрономийн зун, геологийн зун гэдэг бол хоёр өөр. Геологийн зуны одоо морин сард бол дорнод монголчууд одоо Чингис хаанд нэгдсэн байдаг бол астрономийн хувьсгалт бол азарган одоо сард Чингис хаанд нэгдэх ийм үйл процесс баруун зөвхт түүний ковидын нутагт одоо болж өнгөрөх юм аа. Тэгэхээр монголчуудын хувьд нэг асуудал нь бол ерөөсө цагаан сарын одоо асуудал маш их маргаантай байгаа. Тэгээ цагаан сарын тухай асуудлыг би одоо дурдж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Тэгэхээр цагаан сар бол яаж явагддаг вэ гэвэл цагаан сар нь бол мөслөг туулсан одоо баяр болж ингэж явж байсан. Тэгэхээр монголчуудын хувьд бол мөслөг туусны баярыг хийхдээ 2 цаг үед хийж байсан. Нэг нь бол хонин цагаан сар, нөгөөх нь морин цагаан сар. Хонин цагаан сарыг бол хаврын наран тэнцлэр намар хаврын баг хүрдний орон зайд хийдэг. Морин цагаан сарыг нь бол азарган гүү сар буюу зуны наран тэнцлэр хийдэг ийм 2 онцлогтой. Баярлалаа.